бүгдээрээ сайн уу? Бүгдэнд нь энэ өдрийн оройны мэндийг хүргэе. Би өнөөдөр та нарт ингээд Японы энэ аимшигтай зуны халуун саруудыг хэрхэн яаж үнэтэй гэхин чашаа яаж сэрүүтэрдүү давах вэ гэдэг талаар мэдээлэл өгье. Миний ингээд 100 хамгийн хэрэгэлдэг ингээд одоо 3 бүтээгдэхүүн байна заяа. Нэг нь болохоор энэ ингээд хувц руугаа ингээд цацчаар ингээд сэрүүцэж байгаа юм шиг ингээд мэдрэмж төрдөг. Ингээд жоохон салхилахаар ингээд сэрүүцэж байгаа юм шиг юм дотроо ийм минттэй ийм цац шүршдэг юм байдаг. Энэ бас гой үнэртэй. Тэгээд дээрээс нь жоохон сэрүүцүүлдэг болохоор энэ бас аминд ордог шүү. Нөгөөх нь болохоор ингээд халуун газар ингээд явж байгаад ажилдаа орохоо өмнө ч юм уу энэ бас санийх шиг юм сэрүүцүүлэгчтэй салбидаг байхгүй. Тэгээд ингээд хөлөрсөн энэ хүзүү гар одоо энэ хөл мөл хэсгээ харчин ингээд эмзэг ингээд сууг муг эмзэг зүйл рүү олорч болохгүй. Тэгвэл хорсон шүү. Энэ салбидаг тэгтээ үнэхээр гой үнэртэй. Тэгээд бас арчсны дараа ингээд гой сэрүүцсэн мэдрэмж өгдөг болохоор энэ бас хамгийн гоё. Битгий реклам гэж бодчихоор би зүгээр өөрийнхөө хэрэгэлдэг юмыг харуулж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн сүүлд нь энэ сенс юм уу эсвэл сэвэр 100-нд байж байгаа сэвэр аминд ордгоо. Ингээд зуны халуун өвлийн хөвдөнд бол яг бид нар метронд л орж дулаацсан эсвэл метронд л орж сэрүүцдэг байхгүй. Тэр үедээ ингээд сэвэрээ сэвэд ч юм уу сэнсээ хүлээлгээд жоохон ингээд агаар ингээд сэлгэж явахгүй бол амар бөхчмддэг. Тэгээ ингээд баг ингээд хиншүү гартал халдаг шүү. Тэгээд гадуур ингээд алхдаг бол шүхэр бариад явбал бас айгу дэмтэй байдаг. Тэгээ Uniqlo юм уу GU дэйдэг бас ийм гарны кейснүүд зүүжүүл бас харлахаас нөгөө нэг хамгаалаад тэгээд ингээд жоохон бас сэрүү татдаг болохоор айгу амар өгдөг шүү. Та нар маань бас энийг хэрэглээд үзээрэй. Тэгээд одоо борооны уйлрал дуусаад 8 сараас бол үнэхээр амар хална. Тэгээд би чинь 6 жилийн өмнө сони идэх байхдаа Японы ийм зуны халуун ийм амар гэж мэддэг байсан байхгүй. Тэгээд тухайн үед бол бид чинь нөгөө дуулга өмсдөг. Тэгээд битүү хувцастай явахгүй бас болдгоо. Хөл гармаараа ил гаргаж яваад иж болдгоо. Тэгээд би чинь тухайн үед болохоор ингээд хувцас шалб норгоод гараад тараалт хийж орж ирээд хүүтэн шүршүрт орохгүй бол бараг харгаж унан заяа. Тэгээд ингээд халууны өвчин гэж бас айгүй хүнд өвчин байдаг. Ингээд нарснаас болоод халуун явснаас унаад ухаан алдаж унаад тасварсан хүмүүс бас зөндөө байдаг болохоор та нар маань бас эрдэсээ бас сайн нөхөө шингэнээ сайн уугаад одоо давстай чихэрнүүд байдаг штэ. Тэрнгээр бас ингээд биенийхээ энергийг хэрчийг ингээд нөхөөд явбал зүгээр шүү. Тэгэхгүй бол энэ зуны халуун бол тоглоом биш ээ манайхан. Тэгээ болж өгвөл гэрийнхаа кондишныг байн гасаалттай байлгаад гэрээ бас ер нь байн гагаартай байлгүй зүгээр. Тэгэхгүй ингээд сэрүүхэн байхгүй бол бас халуун байлгаснаас болоод бид нар чинь бас ингээд өдөр болгон хогоо хаях боломжгүй шүү дээ. Ингээд дүүрэг болгоноос хамаарат хогоо хайдаг өдөр байна, хайдгүй өдөр байна. Тэрнээсээ болоод нөгөө хогны үнэрээр бас хорхоо шавж өөрлөх тохиолдол айгүй их байдаг болохоор аль болох ингээд хог могоо үнэр оруулахгүй те кондишнер сайн хасаагаад үнэр автуулахгүй ингээд гэрээ бас болж өгвөл сайн цэвэрлүүл зүгээр. Тэгэхгүй бол нэг байранд жом ороод ирвэл тэр чигтээ байр ингээд жомтой болоод жом арилахгүй болчдөг байхгүй. Тэгэхээр чинь бас айгүй хэцүү. Японы жом чинь ингээд нисдэггүй жижигхэн үүрлж мөрлцэн айгу заан байдэн штэ. Тэр мөрийг харахгүй бол манайхан бас амьдрал бас ингээд тухтай байх байдал чи айгу чухал учраас тэр мөрийгээ сайн анхаараарай. Болж өгвөл хүнд хоолны хийдэггүйгээр хөнгөн төрлийн хоол те хүтэн шингэн зүйлээ сайн уугаад энэ зуныг хэдүүлээ амжилттай давцгаая гэж хэлье. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Та нар маань бас надаар яриулмаар байгаа, хэлбэлмээр байгаа тийм төрлийн бичлэг гэвэл гоё байна гэвэл саналаа үлдээгээрэй. Би бас тэр талаар мэдээлэл хүргэж болно. Баярлалаа. Баяртай.